Зохиолч Б. Баяр сайхан. Үүлийн үрийн төлөөс. Хүү 6 настай байсан юм да. Эцэг нь өрөвдөр шиг ширүүн гараар түнжир толгойг нэгэнтээ хэлээд чамайг ээжтэй үннээ сайн эвлэгэж өгөөд байх юм бол энэ жил наадамд авч явна шүү. Тэгээд хонгор морио уншихад сумын наадам гэж чухам ямар сайхан юм болохыг миний хүү үзэндээ гэж хэллээ. Аавынхаа тэгж хэлснээс хойш хүү байдгаараа чармааж хар үрээр босч ээжийнхээ гарынхаа хөтлөн бүцчсээр үнээ эвлэгэж зуныг барлаа. Эцэг нь яхав хизээний зангаараа гэрийн бараа харна гэж байхгүй. Нэг л их хусуур сойз бүсэлсэн луутэр. Тийм ч сунгаа ийм ч хуралдаан гисээр явтал нэг мэдхний наадам хаяанд иржээ. Гэхдээ хүүч бас ээжигээ зуны турш шин дээл гуталтай болохоор чамгүй шалжээ. Их нь гунигтай хар нүдээр инээмсэглэж хүүгийнхээ өмнө нэг их гим хийж гисэн юм шиг хачин царайлна. Тэгж байтал хүсэн хүлээсэн наадам боллоо. Ёстой л дэнч хотлороо хөдөллөөдөө. Торгод үрдэнгийн өнгийг хоорлуулж дэлийг нь зассан мордын зүс ижилдүүлэн гангарцгаалаа. Хүү наадамд явна гэхээс хүлэн газар хүрэхгүй шахам хөнгөрч тэнч тэгтэж энд ч ювсчин ёстой л голын жарахаа шиг явлаа да хөрхий. Ингээд наадамчд хөтлөх боллоо. Гэтэл эцэг нь байдаггүй. Их нь оровч гаравч урд хөтлийн улаан замыг нүдэрээ нэгжин харуулна. Сүүлдээ хүүгийн дэвсвэр барагдаж бяцхан цээжиндээ хэр таарсан уур амг нь огшиж эхэллээ. Үд боллоо эцэг нь ирдэггүй. Ингээд игнүүлж барьсан ижилхэн цагаан гэрүүдийн дунд их хүү хоёр уйтгартайхан өдрийг барлаа. Гэтэл оройхон нар жарахын алдад дагсамхан мордтой айраг архинд улаа бутарсан хөөрч дарвсан наадамчид ирлээ. Тэхнээ эцэг нь тэдний дунд арсайтлаа инээж гисэн өврөөрөө хүлхийтэл дүүрэн имчигчгсэн юм болсон шинжгүй хүрчиж гин. Хүүгийн нүдэнд өөрийн ирэхгүй нулимс хуралдаж мэлтрэн гарсан нулимсын дунд нь аавынхан дүрс үйж эвдрээд далбилцаад хүн гэж хэлэхэргүй хачин муухай амтан болж харагджээ. Аав нь адууны хүйс жолоо цолборын үнэр нэвтсэн паргуур гараараа хүүгийнхээ толгойг илмэр болоод жигтэйхэн их хайрал гэрэлсэн нүдээр хүүгээ харж сууснаа. За явах вэ. Миний хүү том болоо зөндөө их наадам үзэндээ гэв. Хайр нь наадам үзүүлсэнгүй гэж аавдаа гомдоогүй биз дээ. Ер нь хууртагдаж байж л амьдралыг танин шүү дээ. Энэ нь хожмоо чамд хэрэг болно. Аав нь хүүгээ амтны хоол болохгүй гэсэндээ л энэ шүү дээ гэж ирээд өгүүлбэртэй бодлогын хариу гаргаж байгаа мэт хачин юм ярьжээ. Энэ явдлаас хойш хичнээн ч олон жил улрав. Эцэг нь хүүгээ хичнээн ч олон удаа хуурав да. Ухаан нь сахал дэмбэрлийн шар охиныг хүүдээ авч өгнө гэж хэсэг манархсан удаатай. Тэгээд хайр гэдэг угаасаа эмзэг халуун юм хойно. Цэрмаа гэх тэр жаалхан шар охиныг хар нэлхаас нь хайрлаж зөвхөн тэрний төлөө амьдарч ирсэн юм шиг хүүд санагдсан юмсан. Харин эцгийнх нь хувьд энэ бол хамгийн сүүлчийн удаагийн хуурамч бэлэг байсан бөгөөд хүүн ёстой л хамраараа газар хатгахтал хуурагдаж. Сайхан цэрмаа, шар цэрмаа нэг мэтгэд айлан ихнэр болж хадамд гарчээ. Харин хүүгийн эзэн өнөө найр хурмын хойморт улаан зээрдхэн. Худлаа ярддаг хүнд бол бөөн баяр баясгалан болчихсон өөрийнхөө охиныг борлуулж байгаа юм шиг л сахал дэмбэрлийн охиныг өдөж өгсөн байгаа юм да. 17 настай хүү энэ мөчөөс эхлэн тэс өмнөөхөн боллоо. Эцгийнхээ хөлсөн бүрийг адарч хийсэн бүхнийг сүрж мугуйд зөрөөд мунхаг харанхуй хүн боллоо. Тэгх тоолонд эцэг нь баясаж за аав нь сэтгэл зовлтгүй өгөхөр боллоо доо. Хүн дүрлүүлж хүний хоол болохооргүй хатуу чангаар болж гэж өөрийгөө тайвшруулна. Гэсэн ч үнэндээ бол эцэг хүү хоёр энэ олон жилийн турш шатар наадсан бөгөөд эхэндээ хүү маданд унахгүй хичээн хамгаалсаар болж. Явандаа эцгийн тамир барагдаж хүч нөлөөн сулраад ирэнгүүт хүү зогсолтгүй урагш давталж эцгийгээ мадлах гэж улаарах болжээ. Энэ бүх үйлийг бурхан сүжигтээ зовлон аждыг туулахаараа нэг болсон хөөрхий их л нэмгэлж эмээлийн урт хойд бүрэг шиг эцэг хүү хоёрын дунд илэгцээр явлаа. Хөөрхий тэр их байгаагүйсэн бол хорвоо юуч та яаж дуусах байсныг хинж таашгүй билээ. Хорвоогийн жам амьдралын хатуу хуулын иргэшээл ёсоор эцгийн бие өвчин нэрвэтэнд оройтож нэг л өдөр хэвтэрт орлоо.
Амьд хүн байна, арга чарга хайнда. За да тийм ч юм сайн гин, ийм ч юм сайн гин. Тэрийг л олвол ээдээ энийг л идүүлв. Хамаг өвчин хууч арилах юм гэж ирээд л амтай бүхэн ярина. Өхөд яараагүй эцэг нь хүүгээ тэр сайн гэсэн бүхэн зарах боловч голын бол хар чулуу шиг босон хүн хөдөлнөө өстөг гонжинж. За хөдлөө гэхэд дандаа буруу юм авчирна. Жишээ нь чандагны хатсан хуурай басыг шатааж өнөрлөл сайн юм гин. Тэрнийг олоод ирнүүдэ гэсэнд хүүн гарч яваад за утаал гарч байвал чандагных байна уу, юуных байна, ямар хамаа байх вэ гэж хотныхоо захаас хоргол хармаалаад орж байсан удаатай. Эцгийнх нь буцах унаах үсэг хуучин муу модон орныхон толгойн тушаа арь зогсоод хэд хондлоо. Эцэг бутар сарнсан ухаан санаагаа арай ядан хүчлэн хураад цуглуулад хүүгээ дудан хажуудаа суулгаад хатаж хатангарсан гараараа хүүгийнхээ толгойг иллээ. Цагтаа энэ гар ёстой л хар ажилд борлуулж ивэрсэн газар шорооны хөрчиг паргуур том гар байлаа. За хөөмн эцэг нь ийм боллоо доо. Энэ хорвоо гэдэг их адармаатай шүү. Муу хүн нь сайнаасаа олон. Сайн хүн цөөхөн дөө цөөхөн. Даанч нэг ховорхон доо. Тэгэхээр аав нь хүүгээ муу хүний хоол болохгүй л гэсэндээ чамайг хуурч мэхэлж өдий хүрлээ. Одоо ч аавынх нь насны тоо гүйцэж байх шиг байна даа гэж хэлээд хэсэг чимээгүй болон нүдээ янаад хагас бодоршлогшрлоо. Тэгсэн эцгийн дотор одоо үнэ хэлэх үү энэ чигтээ дуусах уу гэсэн ац бодол тулчхаад эргэлдээд байлаа. Үнэ хэлнэ гэдэг нь үнэндээ ийм л юм байна. Монгол хүн бурхан болоочтой ил нутаглуулдаг нь хойд насандаа төрлөө олоход нь ихээхэн учир жанцантай гэж боддог болооч тэрв. Өөгөн ээдээ өөрийн эцэг өвөг эцэг нарынхаа адил ил тавиулах юмсан. Тэгээ зовж зүдрэлгүйхэн шиг дараачийн төрлөө олох юмсан гэсэн бодол бөгөөд эцгийнх нь чухам хүсэл энэ байлаа. Тэгээ заа байж энэ мангарт үннээ хэлвэл үнэмшдэг болов, худлаа хэлвэл үнэмшдэг болов гэж бодсон нь үнэндээ бол хойд насандаа там дунхуу диваажин төрхүү гэдэгтэй адил бүрхөө юм боллоо доо. Тэгээд эцэг бодож цэгнэж за дандаа л миний эсрэг юм хийх юм дөө. Худлаа хэлье. Газарт л авхан шиг булчхаарай гэвэл зөрөөд ил тавьчихж магадгүй гэж горцсон доо. За миний хүү аавыгаа ихээ гүн нөхөнд нутаглуулаарай даа гэж хэлэхдээ шижээргүй шинжгүй царайлсан хүүгээ хараад заалаа болохгүй юм байна гэд тайвширчээ. Ингээд эцэг оройдоо нас барлаа. Хүүн эцгийнхээ хэлснийг бодож бас л ац бодол давтаж яахаа мэдэхгүй хэсэг зовсноо. Хөөхий дөө муу эцэг минь газарт л авхан булаарай л гэсэн юмсан. Насаараа л өгнөөс нь зөрлөөдөө. Газар гихтэн тэнгэр гэсээр үдийг хүрлээ. Даанчдээ би чинь хүний өр байна да. Сүүлчийн ганц гуйлтыг нь болох нэ ёсоор нь болгоё доо гэж бот шийджээ. Өглөөд нар хамгийн түрүүнд тусах нарлаг сайхан ингэрт хүүн ихээгүй нухаж эцгийгээ ёс төртөө нутаглуулжээ.